Сайн байцгаана уу, Завсарлага подкастын ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарын зочноор хуульч улс болд иргэний хуваар оролцож байгаа, амар жаргалнаар оролцож байна. Бид гурав юуны тухай ярилцах вэ гэхээр аавын одоо хүүхэд асарсны тэтгэмжийн талаар ярилцах буюу энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа улс болд хуульч маань. За амар жаргалын маань хувьд болохоор 2019 онд одоо аавын хуваар хүүхэд асрах чөлөөг албан ёсоор аваад хуулийн боломжийг ашиглаж исэн ийм аав байна. Тэгэхээр цэцгийн ийм шийдвэрийг гаргуулж чадсан буюу тэтгэмж авдаг болсон ийм шийдвэрийн талаар ярилцах нэ. Тэгээ эхний асуултыг амар жаргалаас эхлэе. Ер нь 19 онд таныг энэ аавын одоо хүүхэд асрах чөлөөг авахад хуулийн боломж нь хэр байсан? Танаас өмнө авч исэн аавд байсан уу гэж асууя. За ер нь хүүхэд асрах чөлөөг заавал эмэгтэй хүн авах, эмэгтэйчүүд хүүхдээ одоо гэртээ асрах гэдэг нэг ийм гендрийн хөвшмөл ойлголт манад угаасаа байдаг те. Эмэгтэй хүн хүүхдээ харах хэрэгтэй, эрэгтэй хүн гэрээ аваа явах хэрэгтэй гэдэг нэг ийм ойлголт. Тэгээ нэгдүгürt энийг одоо халах гэдэг юм. Хоёрдугаарт яг тухайн үед бол 3 хүүхэд маань төрсөн эндэлсэн. Эхний 2 хүүхэд бол эхнэр ингээд хараад те өсгөөд бойжуулаад ингээд сургууль соёлд орсон юм байсан. Тэгээд хоорондоо ярилцж байгаад нэгдүгürt бас хүүхдээ харж үзэх нь зөв гэдэг нэг юм сонголт. Хоёрдугаарт хэн нь илүү өндөр цалин тавиа гэдэг сонголт. Тэгээ аль нь үлийн өндөр цалинтай ажиллаа хийгээд гэр бүлээ авч яваад нөгөөх нь одоо хүүхдээ харъя гэдэг ийм сонголтон дээр очиод ингээ 2019 онд хүүхэд асрах чөлөө авах шийдвэр бол гаргасан. Хуулийн боломж бол угаасаа хөтөлмөрийн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж исэн хуульд бол их эцгийн аль нэгэнд нь одоо өгөхөр ийм зохицуулттай. Угаасаа энэ чинь баг 2000 онд орсон нэмэлт өөрчлөлтөөс орсон эцэг гэдэг томьёол бол ингээ орцсон. Тэгээд тэрнээс хойш ашиглагдчихсэн нь бол маш цөөхөн гэж би бол зөв ойлгодог. Гендрийн үндэсний орооны тухайн үеийн тоогоор бол төрийн албан агчдаас авсан 5 дахь тохиолдол гэдэг. Тийм. Гэхдээ яг тэрнээс өөрийгөө авахаас өмнөх тохиолдлуудын талаар бол ямар ч мэдээлэл сонсож байгаа. Зүгээр тоол бол мэдчих. Тэгээ хүүхэд асрах чөлөөг яг одоо 3 дахь хүүхдээ 2 сард тагт нь авсан. Хэр удаа хугацаанд авсан бэ? 3 нас хүртэл харж чадсан. Гэхдээ 21 оны 1 сар хүртэл хүүхдээ хараад тэгээд 1 сард нууцад ажилд орсон. Ер нь бол хуулийн боломж 3 нас хүртэл шүү дээ. Тийм. Тэгэхээр юу яана гэсэн үг те? Хүүхдээ харж байгаа одоо ээжүүд хүүхэд асрах чөлөөтэй байхдаа нийгмийн даатгалыг төлөвлөдөл явж идэг шүү дээ. Тэгээд нөгөө декреттэй холбоотой мөнгнүүд энэ төр авдаг ш. Тийм юмнууд нь боломжтой байсан юм. Ер нь бол яг их хүүхэд асрах чөлөө аваад ямар одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөвлөдөд явах энэ процесс бол угаасаа ингээд байгууллага дээр ингээд төлөвлөдөд явж байгаа. Гол асуудал нь зөвхөн хүүхдийн юу лээ 50,000 төгрөгийн холбоотой асуудал. Тэгэл хүүхэд тасраад сарын дараа тэртээ дөрөв ингээд халаасны мөнгө дуусаад тэгээ хороо орсон. Тэгээ хороон дээр очисан их гээд таслал тавиад олон хүүхэдтэй их эцэг тэтгэмж олгох тухай хууль тэгээд түүнийг дагаад гарсан яг адилхан нэртэй журам үйлчилж байгаа учраас эрэгтэй хүнд олгох боломжгүй гэдэг ингээд ийм асуудал үүсчихсэн. Окей. За тэгвэл одоо яг энэ тэтгэмжтэй холбоотой буюу одоо бидний хувьд бол цалинтай ээж гэж яриад байгаа шүү дээ. Цалингийн маань одоо аавуудад тэгш олгооч гэдэг үндслээр үндсөлийн цэцэд хандсан гэсэн үг тий. Хизээ хандав ямар шийдвэр гаргуулв? Тий, энийг болохоор 20 оны 8 сард хандсан. Тэгээд тухайн үед бол бас яг одоо амраахын ихнэр нь болохоор манай угаасаа нэг ажлын газар. Тэгээд надад энэ кейсийг өмнө бас хэлсэн байсан. Тэгээ бас манай хамаатан дээр нэг тийм кейс гарсан би зөвөр сонсцсон байжаад яг тэр зундаа болохоор яг нэг кино үзээд Ruth Bader Ginsburg on the basis of sex гэдэг. Тэгээд тэр кинон дээр болохоор бас ингэдэг байхгүй. Татварын хөнгөлөлт идэх гэсэн чинь эрэгтэй хүн өмнө гэрэлж байгаагүй эрэгтэй хүн болохоор татварын хөнгөлөлт идэлж болохгүй эмэгтэй хүн бол яа гэвэл нэг ээжигээ харсантай холбоотойгоор ингээд татварын хөнгөлөлт идэх гэсэн чинь одоо бас яг Америкийн хуулийн тухай үедээ одоо эмэгтэй хүн ийм caregiver те одоо ийм одоо асран тэтгэх үүрэгтэй гэдгийг илүү
дэмжижсэн болохоор тийм байсан гэх. Тэгээ тэрийг ингээ ялсан гэдгийг харангуул манайх бас ингэж болох юм ингээ. Тэгээд хуулийн уншиж үзсэн чинь бүр үнэхээр тий үндсэн хууль бол үнэхээр илт зөрчиж гин гэж үзээд 20 оны 8 сард төгсөн. Тэгээд процесс яваад нөгөө нэг эхлээд хэрэг үсгээ тэгээд дараа нь нөгөө нэг янз бүрийн газруудаас тодорхойлоод хүний эрхийн үндэсний комисс тэгээд улсын хурлын бас нөгөө нэг тамгын газраас тухайн үеийн хууль батлах үеийн одоо протоколуудыг тэр мэд бүх юмнуудыг гаргуулад тэгээд улсын хурлаас тайлбар гаргах нөхцөл гэсээр аваад 21 оны 1 сарын 20-нд хурал тавлаад тэгээд тэр үед шийдвэр. Хууль зүйн сургуулийн оюутнууд байсан мөртлөө үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн үг байна шүү дээ, тий. Тэгээд шийдвэр гаргуулсны дараа мэдрэмж ямар байв? Одоо боломжтой юм байна штэ гэл. Тэг мэдээж яг хууль зүйн сургуулийн оюутан учраас гээд манай подкастын зорилго болохоор жирийн иргэн байсан ч гэсэн та эрхээ сэргийлэхийн тулд те эрхээ эдлэхийн тулд үндсэн хуулийн цэцэд хандж болно, дээж хүүхэд хандж болно гэдгийг бас энэ процессыг ойлгуулах гэдэг байхгүй юу? Тийм. Үндсэн хуулийн цэцгийн процесс болохоор одоо зарим хүмүүс шүүмжилдэг, зарим хүмүүс сайн гэж үздэг мэдээлэл гаргах гэж байгаа. Тэрний юу вэ гэхээр нөгөө хүний заавал субъектив эрх зөрчигдөг байсан ч гэсэн хүссэн хүн одоо Монгол Улсын иргэн бол очоод мэдээ одоо гаргаж болдог энэ ингээ үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ үйлдэл одоо энэ албан тушаалтны үйл тодорхой нэг албан тушаалтнуудыг заагаад өгсөн. Тэгээ энэ албан тушаалтны үйл зөрчиж байна. Эсвэл энэ хууль энэ засгийн газрын журам ингээд энэ үндсэн хуулийг зөрчиж байна гэх мэдээлэл гарах боломжтой. Үндсэн хууль ямар зүйл заалтыг зөрчсөн байвал 14.1.2 тэр юу вэ гэхээр нэг нь болохоор хүн бүр тэгшэрхтэй. 14.2 нь болохоор хүүсээр ялгуурлан гадуурхыг хориглоно. Хүүс бол яс үнс хүсээ гаралтай. Бухимаар ялгуурлан гадуурхыг хориглоно. Тэгээд үндсэн хуулийн 16.11 гэж байгаа. Тэрэн дээр болохоор улс төр нийгэм гэр бүлийн байдалд эрхтэй эмэгтэй тэгш эрхтэй гэсэн залтуудыг тус зөрчсөн байна гэж. Дан ганц эднүүсээс гадна болохоор бас нөгөө Монгол улсын нэгдэж орсон олон улсын пактууд те тэрийг зөрчсөн байна гэж яхав хэлсэн байсан. Гэхдээ үндсэн хуулийг зөрчсөн байхад л болоо учраас нэг тэр бол нэг гол хууль зүйн үндэслэл биш. Гэхдээ иргэний ба Австрийн эрхийн парти нөгөө эдийн засгийн экосак гэж ярьжлаа. Тэр болон нөгөө эмэгтэйчүүдийг бүх төгсөл ялгуурлан гадуурхаас сэргийлэх гэдэг тэр алагчлахын эсрэг каналистийн тэр тэднээсээ англиараа бүгдийг зөрчсөн байна гэж дүгнсэн. Тэгээд тэгж дүгнэхдээ бас нөгөө нэг зөвхөн нөгөө эрэгтэй хүнийг ингээд хүүсээр нь ялгуулсан байна гэж дүгнээгөө бас дээрээс нь бидний яг хэлээдсэнчлэн тэр нөгөө хөвшмөл ойлголтыг бэхжүүлсэн байна гэдгийг бас дурдсан байсан. Яг нөгөө үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт хэсэгтэр. Цалинтай эжент тэтгэмжийг аваад ч гэсэн авах боломжтой байх нэ. Гэтэ энэ 50,000 төгрөг хэвээрээ байгаа. Таны хувьд энэ тэтгэмжийг авч арай хуулийнхын хугацааг сонсохоор цэцгийн дүгнэлт гарсныг сонсохоор авч амжсан уу? Цэцгийн дүгнэлт 1 сарын 20-нд гараад 5 сарын 17 шиг санаж байгаа. Хугацааг нь буруу санчиж магадгүй. 5 сард явуулсан их хурлын одоо хуулийг хэлцээд тэгээд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад 7 сарын 1-ээс эхлээд 21 оны 7 сарын 1-ээс эхлээд хүүхд тасрах чөлөөгөө авсан аавуудын одоо 50,000 төгрөг авдаг ус. Би бол яг нөгөө урагшаага 1 сард ажилдаа орцсон учраас ямарч юу байна. Эхлэхээс өмнө. Гэтэ ер нь бол яг энэ кейс гараад улсын хэмжээнд ер нь тоо байд юм болоо хэр олон аав мөнгийг авч 9 сард нэг тоо сонссон 6,300 орчим аав яг энэ цалинтай их эцгийн 50,000-ыг авч байгаа ингээд. Тэгэхээр энэ бол бас асар өндөр тоо бац тэ. Магадгүй 2 жилийн дараа энэ тоо 10,000 гарсан байх гэж үсэхгүй шүү дээ тэ. Тэгэхээр нэг юм гэр бүлийн тэгш байдал гэдэг юм бидэд бас сайн нийгэмд ингээд сурталчилж аауд ч гэсэн бас хүүхдээ хараад гэртээ сууж болдог тэ гэдгийг бол сайн нийгэмд түгээж өгөх юм бол ядчил бид нар нэг нийгэмд үүсэж байгаа ямар нэг юм гэр бүлд одоо үүсдэг үл ойлголцлыг бас нэг баг зэрэг байхгүй болох юм боломжтой л гэж хараад байна. Харин тийм ээ түрүүн таны ярианаас сонсоод бодчихлоо. 19 онд аав хүүхдээ асрах чөлөөг авах боломжтой гэд хөдөлмөрийн хуулинд тусгагдсан байсныг мдээгүй дөнгөж 5 дахь хүн болж исэн юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь 2000 оны өрчлөлтөөр аавад адилхан чөлөө авах боломжтой болсон байсан байхад манай ахын мэдэхгүй байсан байх шүү. Одоо бол чөлөөг авахаас гадна давхар тэтгэмжээ авах боломжтой болж байгаа юм байна гэх. Тэгэхээр улс ордод бүр айгүй олон хүний өмнөөс баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Тэгээ энэ нэгдүгээрт яг гендер эрхтэгч байдлын хувьд, хоёрдугаарт аав бас өөрөө хүүхдээ харах, хүүхдтэйгээ хамт байх юм хэрэгцээ бас байдаг те. Тэгэхээр энэ хуулийн боломжийг ингээд эрхтэгч болгож хангаж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Бас манай нөгөө ангийн Номын Эрдэнэ Сэлэнгэ 2 хүүхд оролцсон. Тэр хоёртаас хоёлаа Номын Эрдэнэ Сэлэнгэ 2 баярлалаа. Тэгээ бид хэдийн гол зарчим нь бол бас амраахан хэлж байгаачлаа нэг нөгөө
аавуудад ингээд энэ мөнгө чинь одоо 50,000 чинь хангалттай хэсэг нь маргаантай шүү дээ. Одоо ялангуяа өнөөдөр ингээд инфляц юм бол тэр үеийн 50,000 ч одоо энэ 50,000 шал өөр. Тэрнээс үл харгалзаад ингээд гендерийн тэгш байдал одоо тэр чинь нөгөө дан ганц эрэгтэй хүний эрхийг зөрчихөөс гадна эмэгтэй хүний эрхийг зөрчиж байгаа гэж бид нар үзсэн байхгүй яа. Тэгвэл нийгмээсээ төрөөс ингээд эмэгтэй хүн одоо яах хэвээр хүүхдээ харах хэвээр чи илүү хүүхдээ харах үүрэгтэй чи хүүхдээ харах хэвээр тэгмүүд л одоо амраахын хэлж байгаа дээр бол нөгөө нэг цалингийн нөхцөл байдлыг ингээд харахаар илүү өндөр цалинтайгаа ажиллуулад нөгөөх нь одоо төр хүүхдээ харъя гэж шийдсэн гэж байна шүү дээ. Тэгвэл ингээд адилхан одоо цалин авж байгаа адилхан карьерийн түвшинд явж байгаа хоёулаа одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүн цаашдаа ингээд өсөж ивчих боломжтой хахад төрөөс бол эмэгтэй хүн чөлөө аваад яах юм бол хүүхдээ харах юм бол төрөөс бид нар мөнгө өгье эрэгтэй хүнийх юм бол мөнгө өгөхгүй. Тэгэхээр чи эмэгтэй хүн карьераа хайтгүй болчих тийм эмэгтэй хүн карьераа хай гэдэг дэмжиж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг ийм хүүсийн одоо эрэгтэй хүнийг хүүсээр нь хүүсд нь үндэслээд мөнгө өгөхгүй гэж ялгарлан гарахаас гадна эмэгтэй хүнийг болохоор ингээд одоо бусад нийгмийн байдлаас нь чи ингээд хүүхдээ илүү харах үүрэгтэй гэдэг тийм стереотип гэж ярьдаг шүү дээ. Тийм хөвшмөл ойлголтыг хөвчүүлсэн хуулийн заалт байсан байна тийм. Та жишээлбэл аавын чөлөө авцсан байсан ба шүү дээ. Хүүхд тасрах чөлөөг авцсан байсан. Одоо эхний 6 сар хүүхдээ ингээд хөхөр хооллол сайн гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингээд гаргацсан. Ер нь дархлаанд нь сайн. Тэгвэл эхний 6 сар ээжийн чөлөө авцсан байжгаад 6 сард хүрээд бор хоолнд оронгууд нь аавын чөлөө авдаг ч юм уу. Эсвэл таны нөхцөлд та эхлээд эхний 1 жил гарan хүүхдээ харж ирсэн аа үргэлжлүүлээд арай цэцэрлэгт орох борлоогүй учраас гээд ээжийн чөлөө авдаг ч юм тийм боломж байгаа юу? Тийм. Яг тийм боломж байгаа. Одоо 0-оос 3 нас 3 хүүхдээ 3 хүртэлх нас хүртэл нь их эцэг хүүхд тасрах чөлөө авах байхгүй. Тэгэхээр за би бол яг 2 сартаагаас нь харсан. Тэгээ нөгөө төрхийн өмнөх төрсний дараах гэдэг нэг хугацаа байгаа тийм. Тэгээ 2 сарын хугацаа болоод хүүхд тасрах чөлөө авах эрх үүсдэг тэр цаг дээр нь эхнэр ажилд нь оруулаад өөрөө авсан гэсэн үг байна. Тэгээ магадгүй ингээд явж хагаад эсвэл би одоо 6 сарынхан дараа тий 6 сар хүрэхээр нь би бас авч болно. Одоо бид нар нэг ингэдэж шүү дээ. Баруун дэстэй гоё жишээ байдаг. Нэг нь 6 сар хараад дараа нь дахиад 6 сарын аав нь хараад тэгээ дахиад ээж нь хараад аав нь хараад манай ч гэсэн юм боломж байгаа. Бид нар хууль дээр яг хуулийг нэг бүр ойлгох хэрэглэх гэдэг энэ дээр бас жоохон алдаад байдаг байх гэж бодож байна. Жишээлбэл би 1 сар 21 оны 1 сард ажилд ороход нэг 10 сар орчимтой хүүхэд одоо үлдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг зөрүүлээд манай эхнэр хүүхд тасрах чөлөөг аваад хүүхдээ хараад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ шиг гэр бүл хоорондоо ярилцаа. За би ихний 6 сарын одоо бор хоолнд оруулъя тий. Чи тэгээд тэрнээс хойш 1 жил харж байгаа. Тэр тэрний дараагийн үлдчихэж байгаа одоо нэг дахиад жил 6 сарын асуудал шүү дээ. Ингээд тэрийг ингээд зохицуулаад авах боломжтой. Гол нь ажил олгогч нар энийг зөв ойлгох хэрэгтэй байхгүй. Харин тийм би бас яг надад ч юм бодож байна. Гол нь ажил олгогч нар зөв ойлгох хэрэгтэй. Чи одоо нэг 6 сар ажиллаа аль болоо 6 сар ажиллал. Яг ийм одоо ажил олгогч зөв ойлгож байх. Нэгэнт хуулинд бичсэн байгаа асуудал дээр бол ажил олгогч энэ дээр чи одоо дахиад чөлөө авах гэлээч гэдэг юм уу тийм ямар нэг хоригдолт хязгаарлалт хийх угаасаа боломж байхгүй. Нэг хүүхдээ ч гэсэн харж гэртээ сууж үзээд эмэгтэй хүүхдээ хараад гэртээ суухад ямар процесс болтیں۔ Сэтгэл зүйн хувьд тий ямар одоо хямралыг давдیں۔ Тэгээ ингээ гэртээ суугаад байхаар гэр бүл чи ер нь ямар одоо нандин. Тэнд ингээ хүүхдүүдээ ажилдаа яваад ирж хараад ажилдаа явал ирж хараад байдаг биш. Яг бүтэн 24 долоо тэр хүүхдтэй хамт ингээ байж байгаа байхгүй. Тэр хүүхд яаж өсдөө тий хүүхд хоолно гэдэг чинь ямар юм бэ тий. Яаж хэмжээгийн тааруулах юм, яаж унтуулах юм. Ядаж нэг хүүхдэд би яриад гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө гэр бүл дотор үүсдэг нэг юм одоо үйл ойлголцол ялангуяа яг хүүхд тасрах чөлөөтэй байгаа эмэгтэйчүүд гэр бүлтэйгээ нөхөртөөгөө ойлголцох одоо асуудлууд гэдэг юм биш. Тэгэхээр энэ дээр бол арай жоохон дэвшилттэй юм болов гэж хардаг. Тийм байна. Би бас үзэгчдийгээ энэ аавын хүүхэд тасрах чөлөөг авахаасаа тий эхнэрээ нэг ч гэсэн ойлгоод нэг удаа одоо олон хүүхэдтэй бол ядаж нэг хүүхэдтэй ч гэсэн хараасаа гэж бодож байна. Анхны хүүхэдтэй ч өөрөө харж болно шүү дээ. Ер нь бол тий. Дээрээс нь таны хэлсэн юмнууд дээр чинь нэмээд эмэгтэй хүмүүс чинь нөгөө төрсний дараах гормоны хямралууд айгүйх байдаг.
эрэгтэй хүн бол ямар ч гормоны хямралд орохгүйгээр зүгээр л нөгөө өдөр тутмын идэвхтэй амьдралаасаа гараад хүүхд хараа сууж байгаа учраас тэр нэг өөр мэдрэмж байж магадгүй. Эмэгтэй хүний хувьд ч нөгөө айгүй өндөр хүүхдийг тээж явцад байсан өндөр юм гормон чинь унангууд айгүй амархан сэтгэл готрол өртдөг ганцаарддаг нэг тийм юмнууд болоод идэх байхгүй. Бас хамгаалахын тулд хамт олонд нь буцааж явчаад хамт олонтойгоо байгаад ажиллаа хийгээд тэгээ хамт олонтойгоо бас ингээд нэг уур амьсгал арай өөр орчинд байна гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол илүү одоо тэр одоо дааврын өөрчлөлтөөс болж бий болж байгаа энэ сэтгэл санааны хямрал гэдэг юм уу ийм даван дуулахад арай илүү. Манай тэгээд туйлж угаасаа 6 сар хүртэл нь за би буруу санджиж магадгүй шүү. 6 сар хүртэл нь ажлын 6 цагаар ажиллаж байгаа баг. Бүгдийг. Нэг нас хүртэл нь ажлын 7 цагаар ажиллах ийм зохицуулттай байх. Би буруу санджиж магадгүй шүү. Ер нь нэг иймэрхүү зохицуулт. Бас тунд ажгууд чинь хөдөлмөрийн арай хөнгөвчлж байгаа. Тэ 8 цаг гэдгийг бол багасгаж байгаа хэлбэр шүү дээ. Тэг сартахт нь ажилдаа орсон. Тэгээ цалин ажиллаж байгаа цаг нь бага болохоор цалин дагаад бага. Өдрийн нэг 6 цаг орчим ажиллаж болж байгаа гэж таньдаг эмэгтэй хүн ярьсан санагдав. Тий, угаасаа нөгөө нэг тэрсэн төггүй бол нэг ажил олгогчид бас хитрхи их одоо юу явах гэдэг шүү дээ. Дараагийн тийм болохоор ерөөсөө хүн болгоноос 8 цагаар ажиллахыг шаарддаг шүү дээ. Тэгэхгүйгээр нөгөө нэг боломж гараад богиносгосон цагаар ажиллах боломж гэдэг чинь бас айгуу сайн баггүй. Одоо Монгол улс ялангуяа тий 4 цагт тараад төгчрийнээс өмнө харих юм тэр чинь. Тийм чинь айгуу том боломж. Дээрээс нь ковидоос хойш нэг нөгөө ремотээр ажиллах те захимаар ажиллах боломж бас айгуу гоё нээлттэй болсон. Тэ энэ төвжрэлтэй үед чи онлайнаар юм хийж чадчихлаа байл гэд. Цэцгийн дүнэлттэй холбоотой асуухад сая нөгөө болсон дунд судлалын хуралдаан чи ингээл бид нарт чинь бүр анх удаа те ингээд юм. За яг тэрний өмнө ч нөгөө улс төртэй холбоотой ерөнхий сайдыг огцруулсан буруу муруу гэд нэг юм гарсан. Тэр бол ингээд хагас тутуу үзүүлээд бид нар сэтгүүлчийн ярианаас тэмдэглэлээс мэдээлэл авсан. Саяны сүүлийн дунд судлалын хуралдаан 11 сарын 24-25-ных болохоор бид нарт ингээд нэг юм цоошин туршлага болж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Эсвэл сонирхож байгаа болоод тийг санагдсан байж магадгүй. Таны одоо цэцэд өргөдөл гаргасан үеийн хуралдаан ямар болсон? Саяны дунд судлалын хуралдаан шиг ингээл талууд суугаал тий хоорондоо мэтгэлцэх боломжийг олгоод шинжээж байгаад ингэж явсан уу? Зүгээр л цэцүүрөө хуралдаа шийдвэр гаргацсан уу? Ер нь бол цэцэн яг тэр нөө хуралдааны танхимчин тийм одоо лайв стрим хийх боломжтой. Нөгөө нэг камер аягүй сайн. Тэр үед ч гэсэн тэгээд болжсэн. Дараа нь би орой гэртээ очиж харсан чинь нэг хэсгийн таслаад бас мэдээгээр оруулсан байсан. Шууд тэр өдөр шийдвэр гарсан болохоор тэгээд яг тэр үед 20 оны 1 сард яг карантины үе байсан. Тэгээд ерөөсөө нэг л хүн ирсэн. Нэг талаасаа тэгээд манай талаас би очсон. Нөгөө талаас болохоор яг энэ хуулийг баталж авах үед хөдөлмөрийн мянган яамны сайд байсан чинь зориг гүшүүн ирсэн. Тэгээд бит хоёр ямарсан яг нөгөө нэг мэтгэлцэх боломж бүх юмар л хангацсан. Тэгээд ер нь хуралдаан тэгж өмөрсөн. Тэрнээс ч нөгөө хэвлэл мэдээлэлхэн бол нөгөө санийх шиг бүр ингээд олон цагийн лайв энэ яа. Тийм тэр бол яг ковидын үетэй холбоотой. Тэгээ нөгөө манай маргаан ер нь айгүй тодорхой байсан л та. Тэгээд улсын хурлын зүгээс ч гэсэн нэг хүчтэй үндэслэл гаргаж чадаагүй. Яг эсэргүүцсэн л те. Гэхдээ өөрсдийнх нь баталсан үйлийг хамгаалах хэрэгтэй болохоор те. Тэгээд нэг цаг 2 цаг л үргэлжлсэн баг. Тийм. Ихэвчлэн ер нь асуулт хариулт одоо түрүүний яг бидний хэлсэн сэдвтэй холбоотойгоор одоо тухайн хурлын даргалагч жишээлбэл ингээд жишээлбэл өөрөө хүүхдэд харах юм уу тий хүүхдэд олчих юм бол тий Монгол улс ч уламжлалын чи эр хүн тиймэрхүү асуултууд бас асууж байсан. Гэтэ яг нөгөө нэг иймэрхүү уламжлал байдаг штэ тэр бас нэг хуулийн зөв одоо тайлбар хийх арга бас мөн л дээ одоо энэ уламжлал одоо түүхээ бас ингээд тэрнтэй уялдуулсан та интерпретацийг хармаар гээд тэр талаас нь харчаад би бас жоохон эрсдэлтэй юм болоо гэж үзсэн гэтэггүй лээсэн. Улсаагийн хувьд бол яг одоо ингээд хууль хийж байгаа гэсэндээ тухайн үед бол оюутан байсан ба шүү дээ. Гэхдээ юм хуулийн боломжоо мэдээд тэгээд тэр кино үзээд те цэцэд хандах юм сэтэл төрөд найзуудтайгаа нийлээд цэцэд хандаад тэгээд амжилттай шийдвэрлүүлсэн мэн те. Тэгэхээр ер нь манай үзэгчдэд хандаад хэлэхэд ер нь үндсэн хуулийн цэцэд хандах ер нь боломж хэр зэрэг нээлттэй байдیں۔ Ямар асуудлаар хандаж байлтын гэх юм уу тийм одоо мотивац өгөх гэх юм уу тийм үндсэн хуулийн цэцэд бол угаасаа иргэн хандаж болно гэсэн шүү дээ. Одоо Монгол Улсын жишээн дээр бол Ламжав гэдэг хүн байдаг. Бараг л одоо хуульчнараас бол угаасаа илүү үндсэн хуулийн тийм мэдлэгээр үндсэн хуулийн хэрэгцээ мэдлэгээр болол тэгээд маш олон хуулиудыг үндсэн хууль зөрчсөн хуулиуд дээр одоо ингэж мэдээлэл гаргаж хүчингү олгуулж исэн байдаг. Тэгээд сая хүртэл бас тэр юун дээр
эргүүллийн 13-14 дээр орсон байсан баха гэж бодож байна. Тийм тэгэхээр ер нь бол иргэн бол хүссэн одоо иргэн бүр тийм. Тэгээд even одоо гадаадын иргэн өгжсэн хэсгийг мэдгүй ямарсан гэхдээ хуулиусаар оршин суугаа гадаадын иргэн бол бас боломжтой байх гэж боддог. Би бол тэгээд мэдээлэл гаргах боломжтой. Хэрвээ өөрийнх нь ирэх яг шууд зөрчиж өгч байгаа зүйлсүүд өргөдөл гаргадаг. Тэгэхээр яг өргөдөл мэдээлэл хоёрын ялгаа нь ер нь бол яг процессын хувьд нэг ялгаагүй. Яг миний ирэх шууд зөрчиж одоо жишээлбэл түрүүний жишээн дээр би нөгөө нэг хүүхэдтэй хагаад хүүхдээ яваад итгэмж авч чадахгүй байсан бол миний ирэх шууд зөрчиж өгч байгаа гэдэг үндслээр би өргөдөл гаргах байсан. Тэгээд миний ирэх шууд зөрчигдөөгүй ч гэсэн би тэр хуулийг зөрчсөн байна гэж үзсэн болохоор иргэнийхээ хувьд мэдээлэл гаргаж байгаа гэсэн. Тэгээд тэр шийдвэрлэх процессын хувьд бол нэг ялгаагүй. Яг нөгөө гадаад олон улс бусад улсуудын шүүхүүдэд бол заавал нэг өргөдөл гаргах ёстой байдаг. Нөгөө миний ирэх зөрчигдсөн байж иж би очиж марах ёстой. Тэрнээс би энэ харчаад энэний ирэх зөрчигдөөд байгаа юм шүү гэдэг байдлаар өмнөөс гарахгүй л гэсэн үг юм байна шүү дээ. Тэрийг болохоор сайн муу гэдэг тийм сайн муу талтай гэж ярьдаг. Гэтэ яг манай хуулийн боломж бол тийм мэдээлэл гаргах боломжтой байдаг. Тэгээд Монгол улсын хууль засгийн газрын шийдвэр тэгээд тодорхой эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл үндсэн хууль зөрчсөн бол үндсэн хуулийн цэцэд очиж мэдээлэл гаргах боломжтой. Одоо Монгол улсын ерөнхийлөгч, улсын дээд шүүхийн шүүгч, ерөнхий сайд тэгээд улсын хурлын гишүүн тийм энэ субъектууд хаа. Тэгэхээр ерөнхий прокурор гэдэг байдаг баг тийм. Тэр хүмүүсийн гаргасан үйлдэлтэй тийм үндсэн хуулийг зөрчиж байвал дөрвөн яхаа шийдвэр. За шийдвэр ч одоо үйлдэл шүү дээ. Юу нь бол тэгж нэг. Гэтэ яг энэ хүмүүс нэг дангаараа шийдвэр гаргаад идэх субъект бол бас биш. Жишээлбэл одоо ерөнхий сайд улсын дээд шүүхийн шүүгч ч юм уу тийм. Улсын дээд шүүхийн шүүгч яг зарим томилгоо ч юм уу дотоод админ асуудлууд дээр шийдвэр гаргадаг. Ерөнхий сайд яг захирамж гаргаж болдог. Гэтэ хөвчлэн засгийн газрын тогтоолоор тийм дандаа тогтоолууд кабинет маягаар шийдвэрлэдэг шүү дээ. Үндсэн гол шийдвэрүүд тийм. Чухал юм шийдвэрийг гаргуулж тийм нийт одоо гендер эрхтгшийн байдлыг хангахаас гадна эмэгтэй хүмүүсийн эрэгтэй хүмүүсийн боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж үндсэн хуулийн цэцэд хандаж энэ эцэг эхийн тэтгэмжийг авах боломжийг олгосонд маш их баярлалаа. Тэгээд бас бусад залуучуудад иргэдэд бас юм үлгэр дуурайлал болж байгаа байх. Дээрээс нь энийг одоо авч шийдвэрлэж иргэдийн талд шийдвэр гаргана гэдэг бол өөрөө үндсэн хуулийн цэц бас ажиллаа хийж байна. Тэг үндсэн үүргээ гүйцэтгэж байна. Үндсэн хуулийг хамгаалах үүргээ гүйцэтгэж байна гэж харж байгаа. Өмнөх дугаар дээр инэрлэгч тэгжсэн. Хүн болгон үндсэн хуулийн хамгаалагч юм билээ штэ гэд. Тэгэд яг энэ цэцгийн тухай ярьж байгаагийнх бол яг энэ цэцэд хандна гэдэг бол хүн болгон үндсэн хуулийн хамгаалагч те гэдэг юм чухал мессежийг би бас дахиж хэлхийг хүсэж байна. Энэ удаагийн дугаарын урилгыг одоо хүлээн авч оролцсон. Яг аавуудын те хүүхд тасрах чөлөөг өөрийн биеэр хуулийн боломжийг ашиглаж авсан тухай туршлагаа хуваалцсан амар жаргал болон үндсэн хуулийн цэцэд хандсан туршлагаа хуваалцсан хуульч улс орд нарт талархлаа. Маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар ингээд өндөрлж чинь дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Welcome to